Зохиолч Бүргийн алтан туул тойрогт мөчлөг 10 дугаар хэсэг. Эдэн шөнө дараалан ядруухан төрхтэй цагаан толгой төгшнийг өөрөөс нь аврал ирээд байна гэж зүүдэлж хонсон тулгад өглөө эртлэн босч наранд сүүргэн удам угсаагаа даатхан хэсэг залбирч зогсоод гэртээ оров. Буура овоогч нь дарив гэж хүн байсан юм аа. Аавыг чинь гэдсэнд байхад бид нэг их муудалцаж тэр хүн гэрээсээ гарч яваад дахиж эргэж ирээгүй. Хөөрхий минь эгч зовлон үдсэндээ. Нэг бүсгүйтэй гэрлэж 6 хүүхэд төрүүлсэн ч тэд нь хүн болохгүй энд юм гинлээ. Өөр сүүлд аавыг чинь нилээд том болсон хойно бид хоёр дээр нэг ирсэн зайлуул. Тэгээд удалгүй нутгаасаа нүүсэн юм. Одоо хаана байдаг? Өөр хүүхэдтэй болсон үгүйг нь эмээ нь мэдэхгүй л дээ. Амьд минь байдаг үгүйг нь ч мэдэхгүй л байна. Тэр үед эмээ нь залууч байж дээ. Өвгөө том болж орхиод явсан аавтайгаа жигтэйхэн адилхан болох тусам эцэг өсч байгаа хүүгээ харж багтардаг байсан ч хэзээ нэгэн цагт тэр хүнийг өршөөл ирээд ороод ирнэ гэж мөн чиг их хүлээдэг байсансан. Гэтэл тэр хүний хурмын зар жижигхэн сумаар нэг тархаж би мөн чиг олон шөнийг нулимстайгаа хутгалдаж өнгөрөөсөн дөө. Хөөрхий мө бүрлээж ижээ минь намайг гунж гутрах тоолон тэр хүнийг үгээ муугаар мөн чиг их хэлсэн дээ. Үгүй муу амилдаг юм гинлээ. Ээжийн минь элбэр хараасан хараал өрөөлөөр болдог юмсан уу? Төрсөн үрсэн тогтолгүй эгч зовсон доо. Тэгээд л нутгаасаа гарсан байх та зайлуул. Буура эмээгийн ярьсныг нэгэнгүй эргүүлэн бодож зогссон хүүгийн нүдэнд гэнэтхэн эмнэлгийн орон дээр ухаангүй хэвдэх ядарч доройтсон бүсгүй тодрон харагдаж бүсгүйг ториод хар бараан гэрэл харагдав. Бүсгүйн сүлд тэргүүнээсээ дайжиж хөлийнхэн чигчээ хуруунд нь арай ядан дэнжигнэн тогтож байх нь тэрэ. Амин сүнс нь зовлонтойо тийчгэнэн сүүжний хонхорхойд арайхийн тогтож үхлийн бараан сүудэр хэдийнэ нөмөрчээ. Хүн биеийнх нь амьд дүр хэдийнэ хулжин одсон хөөрхийлөлттэй бүсгүйн амин сүнсийг эзлэн аврахаар газрын хар сүнс отон зогсож байхыг харав. Нарт хорвоогоос хагацнаас нь гүйцээгүй эзэн биеэс амин сүнс нь холдох дургүй авч хүний сүнсээр хооллогч хар тэрэнгийн дагуул үснээс нь зуларч гуринхалсан хар гिचийн нохой бүсгүйн хоолойн тус газар асахад амьсгалан тасалдаж эмч нар сандралдан хиймэл амьсгал хийхийг хүү харав. Эмч нарын хийсэн хиймэл амьсгал жаахан тусыг олон нохой бүсгүйн зүүн гар руу асахад дусал тариа залгасан судас нь хагарч эмч нар дахиад л өөр газар судас хайн хатгана. Өнөөх гिचийн нохой амин сүнсний хоргодож ядаж буй сүүжний хонхор тасахад хөөрхий амин сүнс гаслантайя ёолоод бүсгүйн биес зүгтэн хүзүүнд нь буй сахиусанд орж тогтоход өнөөх нохой сахиусанд ойртож чадсангүй. Гэвч бүсгүйн амьсгал тасалдан зүрхний хэмнэл алдагдаж эхлэв. Энэ юр бусын үзэгдлийг мэлмитэн харсан хүү одоохон ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол хөөрхий зовсон бүсгүй удаан тисэхгүйг ойлгож гэрлүүгээ гүйж ороод хуйг өмсгөлөөсөө нэгэн зэв тастан авч буцаж гарч өнөөх зэвээ шившин үлээгээд шидэж орхив. Бүсгүйн бие дасаад байсан хар гिचээ хаанэгтээс нисж ирсэн галт суманд оногдоод гаслан зогтоход бүсгүйн амин сүнс хоргодож байсан сахиуснаас гарan эзнийхээ биед дахин шургаж өнөөх сүүжний хонхорхойдоо орж тогтов. Бүсгүйн хүн биеийг сэргээж амин сүнсийг нь олзлохоор отож буй хар тэрэнгээс амин сүнсийг нь хамгаалах ёстойг ухаарсан хүү гэртээ буцан орж тахилаа сэргээгээд нүдээ хадгаар бож хэл хуураа аван удмын дээдсээсээ тусламж хүсэн хуурдаж эхлэв. Тэнгэр хөлөөлсөн их зайрантан бүртээний дуун нүргэлэн хүү махан биеэсээ тасран дүүлэв. Эмнэлгийн орон дээр үхэлсэхлийн цагт тарчлан хэвтэх сүглэгмаагийн амин сүнсийг голлуулж сүлдийг нь толгой дээр нь залж
хүн биеэс нь тасарсан амин сүнсийг олзлохоор отох хар тэрэнг зайлуулж амьдрал бэлгэлэхээр тулгад хүүгийн эх онгод бүхтэй заримтан өөрөө хүний орчлонд заларчээ. Хэл хуураараа хуурдаж суусан хүүгийн хуур хөглөгдөн үсрэн дүүлж хөдөлгөөн нь ширүүсэж эхлэхэд онгод шүтэн нь заларсныг ойлгосон хүүгийн эх булан эхэд сандран цайдынхээ дээжиг зэхэн онгодын том мөнгөн аяганд сүү хийгээд удмын дээдсийнхээ амангалан гэрэн мэхийж сүүгөө хоёр гардан барив. Ган гуугуулан ариун үнэр гаргав. Бөгтөө зарингийн хөнгөнсөн дуугарч сүү арх түүхийн махыг бэлдүүлээд явганаар буйлж байсгийгээд л хулангаар сүү арх өргүүлэн урдаас бэлдүүлсэн хар хайрцагт түүхийн махыг хийлгүүлээд зүүн хатавчинд амийг нь онгорхоо тавиулаад 7 сэтэрхий аяганд ус хийлгэж эхний аяганд босхны шороо дараагийн аяганд чимэх хөө дараагийнхт нь түүхийн махны дусал цус тэрний дараагийнхт зэвтэй хадаас зэргийг хийлгээд хэнгэргээ дэлдэн бөөлж эхлэв. Заримтан бөөлж эхлэхэд ойрхон зайтай тавьсан аягнууд хан ян хийтэл хавралдан гаслаж ганихарсан аимшигт дуун цуурайлж гэрт байсан хулан үхтэл айн зарингийн баруун талд бөмбөгөнтөл чичирцов. Удалгүй хэн нэгэн гашуунаар цөрхрөн уйлж тэгснээ аяганд хийсэн уснууд цалгин цацагдах мэт дуун гарч тус тас хэтэл аяг хаграад байгаа мэт сонстон хэнгэргийн дуун улам чангаран улам хурдан хэмнэлтэй болж ирээд олбог дээрээ суун бөөлж байсан заримтан хормын дотор үсрэн босч хэнгэргээ улам хүчтэй дэлдэн ямар нэгийг хөөх мэт гэр тойрон дүүлж гарахад хулангийн нүд орой дээрээ гарах мэт гайхшран харж байлаа. Өсгөн айдаас алга болж итгэл бишрэл сэтгэлд нь сүлэлдэн сөхрөн суусан байв. Саяхан л уугаа дуусч байсан ариун ганга өвсийг хэн нэмээд өгүүлчихв гэмээр ариун тансаг үнэр гэрээр дүүрэн ханхална. Амийг нь онгорхоод тавьсан өмөх махтай хар хайрцагт аягнууд ичидийн гэмээр нисэлтэн орж нохоон архирах хэн нэгний гаслан ганихрах чимээ гарснаа хайрцагны ам хаагдаж үүдэр нисэн гараад чимээ аниргүй нам гүм орчныг нөмрөв. Ичидийн гэмээр энэхүү зүйлийг нүдэрээ харцуулсан хулан зарингийн өмнө сөхрөн унсан байлаа. Анир чимээгүй ноёрхон хэруудсны бүү мэд гэнэт хүүгийнхэн дуу гарч "Ээжээ, яагаад сөхрөөд унжихсан бэ?" гэхэд хулан сая сэрэх мэт болон босон харав. Хүүн онгод шүтэнэ залаад бүтэн 3 жил болсон ч өнөөдрийнх шиг ийм зүйлтэй хулан урд өмнө нь учирч байсангүй. Миний хүү сая юу болоод өнгөрвөө? Ижийн бүр самгардаж гүцлээ. Сая удмын онгод минь бууж нэг ядарсан эмэгтэйг үхлээс авралаа гэсэн хүүн шүтээнийхээ өмнөөс сүү авч гаран тэнгэртээ өргөчгөөд орж ирснэ. Бидний удмын л хүн юм шиг байх юм. Зайлуул даа. Хин гэж хүний үр зовлонгоо өөрч яваа юм бол доо гэд сүрс алдав. 10 насыг дөнгөж өнгөрч буй жаахан хүүн хизээ язаны амьдрал үтсэн хөгшин хүн шиг ярихад хулан дуугүйж сая өөрийн нүдээр үзэж харсан зүйлс хүүдээ удмын онгод шүтээнд нь гүнээ итгэх итгэлийг өгсөн байлаа. Сүнжидмаагийн бие эрс муудан ёстой л үхэлдээ улаан гараараа тэмцсэн сумын эмч бүсгүй энэ бүсгүйг ингээд л алдчихдаг юм байжээ гэх харуулсалт бодолд автан хэдэн шөнө охиноо сайхан үүдэн тарчилж буй хөгшин эцэгт нь яаж хэлнэ гэх гашуун бодолд автан үхэлд алхам алхмаар ойртох бүсгүйд хиймэл амьсгал хийнэ. Арай хин амьсгал хэвэн болмогц бүсгүйн судаас хагарч тариан тасалдахад мэдэгдэхтэй үгүйдээ цохилох судсыг нь арай хин олоод тариаг нь залгав. Гэтэл дахин амьсгал нь тасалдаж зүрхний хэмнэл алдагдан даралт бүүс нь унаж эхлэхэд өөрхий бүсгүй ингээд л дууслаа гэх харамсалт бодол тархинд нь харван хэдэн нялх хүүхэд нь харагдах шиг болон эмч бүсгүй нүдээр нулимс зэлэлцэн дүүрээд ирэв. Алив Сүнжидмаа нүдээ нэгэрээ чи чаднаа. Чи ингээд үхэж болохгүй шүү дээ. Чамаас ихэд гараад ирнэ гэд хэдэн өдөр шөнө
Нүд хамхилгүй үүдэн сахиж суугаа. Хөгшин эцгээ бодоод хэдэн ял хүүхдээ бодоод нүдээ нэгэчтэй. Үхэж болохгүй. Үхчил болохгүй шүү. Чамайг өгчихвөл хэдэн ял хүүхд чинь яах юм бэ? Тэднийг чинь хэн харж хандаж хамгаалах юм бэ? Сүнжид маа битгий үхэлтэй. Чи тисэх ёстой. Чи чадна. Эмч бүсгүй уйлан уйглан өглөж эмнэлгийн хэллэгээр ямар ч найдваргүй болсон Сүнжидмаагийн биетээ ноцолдно. Аппаратны заалтыг харамсаж гашуудсан нүдээр харж зогссон сувилагч бүсгүй эмчийнхээ хэлсэн үг бүрийг сонсож элгэн эмтэрч байлаа. Өөрхий бүсгүй хэдэн хүүхэд хөгшин настай эцэг нь яандаа гэх бодол толгойд нь эргэлдэнэ. Хэрэв бурхан гэж байдаг бол энэ бүсгүй туслаасаа гэж бодовч одоо ид шидэл байдаггүй юм бол өөр юу ч аварч чадахгүйгээр бүсгүйн бие доройтсон байлаа. Аппаратны заалд унсаар эмч бүсгүй уйлан над солилцоор. Залуухан эмчийг бодвол насаараа шахуу эмнэлэгт ажиллаж үхэлдээ олон удаа нүүр тулсан сувилагч бүсгүй нэгэнд найдваргүй болсон хүнтэй уйлан ноцолдох эмчийгөө өрөвдөж харилсан харцаар харан гарыг нь зөөлөн атгаад толгой сэгсрэв. Нулимс дүүрэн мэлтэрсэн дүрлэгэр алаг нүдээр нь аль хэдийн унсан аппаратны заалтыг харж хорвоогийн хатан үнэнтэй нүүр тулсан эмч бүсгүй Сүнжидмаагийн орны өмнө сөхрөн унаж сувилагч нас барж буй бүсгүйн гарт залгасан дуслын системийг салгана. Бүсгүйн зүрх зогссныг муу ёрог зөгнөн орилж байсан аппарат гэнэтхэн амьлах мэт чаг-чагийн дуугарч эхлэхэд эмч сувилагч хоёр зэрэг шахам дэлгэц рүү ширтэв. Бүсгүйн зүрхний зохилд ороод иржээ. Амьсгал нь жигдэрч зүрхэн зохилож эхлэв. Унаад байсан пульс даралт айжмаар нэмэгдэж бүсгүйн амин үзүүлэлтүүд нэмэгдэж байлаа. Бурхан минь, ийм юм гэж байдгаа. Ид шидгэж байдаг юм байна. Сувилагч дун алдаад саяхан салгасан тариагаа дахиад залгагаар мөнгөнөж гарав. Үхээ зэгсэн бүсгүйн өмнөөс баярлсандаа ч юм уу, бурхан эсвэл ид шидэнд талархсандаа ч юм уу, хижээ сувилагчийн нүдэнд нулимс дүүрээд ядарсан биетэй бүсгүйн судсыг олох гэж мөнгөнө. Улаан гараар үхэлдээ тэмцэн бууж өгöd байсан эмч бүсгүй нулимс мэлтэрсэн нүдээр Сүнжидмаагийн дээрээс тонгоож үнэн худлыг өөрийн биеэр шалгах гэсэн мэт чихээ цээжинд наан гараараа судасны цохилд тоолж байв. Нэгэн сайхан ээжийг аварч чадсандаа хэн баярлаж бас уйлж байлаа. Сүнжидмааг үхлээс булаагаад авчирсан алтан гар дэмчийн өмнө сөхрөн суусан дарив хөгшин баярлсандаа уйлж суулаа. Өдрөөс өдөрт биеийн дээрдэх Сүнжидмаа өглөөртлэн ирээд өдөржин эмнэлгийн гадаа суух аавыгаа ихэд өрөвдгийн дээр хэдэн хүүхэд нь огт харагдахгүй байгаад бас завинана. Ойр зуур босж явахтайгаа басан Сүнжидмаа аавыгаа ирэхэд хэдэн хүүхдээ асуувал аав дээрээ байгаа гэхээс өөрийг дарив хөгшин хэлсэнгүй. Аава, та миний хүүхдүүдийг аваад ирээч. Би хүүхдүүдээ дорж сүглэгмөх хоёртой байлгамааргүй байна. Одоо миний бие дээрдэж байгаа юм чинь миний хүүхдүүдийг аваад ирэл дээ. Тих үү? Гэснээр дарив хөгшин бага охиных руугаа явав. Ээж нь эмнэлэгт хэвтэж дорж хүүхдүүдээ аваад явснаас хойш хэдэн зээгийнхээ бараг хараагүй даривгай өөрөө ч хэдэн хүүхдээ санаж байв. Таньдаг жолоочоо гуйн жижиг тэрэгтэй гарсан дарив хөгшин үдийн хэрд бага охиныдоо очвол хамгийн бага зээ охин нь түнтэйдэл улаажсан уйсан бололтой гэрийн гадаа сууж байв. Гэрийн үүдэн зогссон машинаас өвгөн бууж ирэхийг харсан бяцхан охин гэр лүү холмолцон харснаа өвөө гэж орилоод гүйн ирэхэд дарив хоёр гараа алдлан зээ охиноо тосов. Охины үс дайхран ширэлдэж өмсөн дээл нь дарайтал хэртжээ. Газар гарн сардан хаг тусж хумс нь урдгэгч нь ургажээ. Бага зээгээ хараад хүүхдүүдийг нь ямар шуухан байдалтай байгааг ухаарсан хөгшин зээ хүүхдүүдээ эцэгт нь даатгаж явуулсандаа ихээхэн харамсав. Хоёр том зээ нь байсангүй. Хүүхдүүдийг авахар ирсэн аавыгаа харж ярвалцсан сүгэлэгмаа
Дуртай дургүй аягцаа өмнө нь тавьж тавхтаа идэ тавихад хүүхдүүдийн өлөн харц тавхтаа борцгон дээр тусна. Тэднийгээ харж нулимс мэлтрүүлсэн дарив хөгшин дуугарч чадалгүй хүрл эцов. Нулимс хоолой дээр нь аргачхаад дуурхал юм бол гадагшилчих гээд зовоох тул хөгшин ийхүү дуу гаргалгүй сууж байв. Дөрвөн багзайн сүглэгмаагийн харцнаас дальдчихан өвөөгийнхээ гарыг дагуулan харж тавхтаагаас авч өгөх тоолонд сүглэгмааг яах болоо гэсэн шиг нүднийхээ булангаар харж бушуухан аваад амандаа хийх нь өрөвдмөр. Хэдий ядруухан ч гэлээ ээж нь хүүхдүүдээ хизээж ийн өсгөж байсангүй. Хүүхдүүдийн өмссөн хувцас хэр дагандаа баригдан өсөн өрвийн дайхирч ширэлдэн хумс нь урт дуруусан харагдана. Орон дээр дээш харан хэвдэх сүглэгмаагийн хүү тэрэм хажууд нь огт өөр харагдана. Өмссөн хувцас нь цэвэр цэмцгэр хийгээд нүүр царай нь өнгөлөг гэдэс цатгалан харагдана. Дорж изгүй байгаа бололтой харагдсангүй. Хэсэг суусан дарив хөгшин хоёр том зээгээ хаашаа явсныг асуувал тэр хоёр туучи хаачдгийм түлээнд л яваа биз гэхээс өөрийг охин нь хэлсэнгүй. Охидын гар хөл зулгаран хөлийнхээ шилвэн дээгүр зурвас улаан гөрөө татсан байхыг харсан дарив хөгшин дуугүй сууж чадсангүй яасан талаар асуухад охид сүглэгмаагаас айгаад дуурахгүй байв. Хамгийн багзын өвөөгийнхөө ханцнаас татснаас имээрхэн тэрмийн зүг заах нь тэрэм ах ингэсэн гэж буй бололтой. Угаас эдэнтэй ам зураад ямар нэгэн сайн зүйлд хүрэхгүйг мэдэх хөгшин эцэг нь хоёр том хүүгийн өдөөс явхаар дөрвөн багзайгээ дагуулад гарав. Хар цагаан дуугүй хялалцах сүглэгмаач нэг их хэрүүл уруул хийсэнгүйд өвгөний сэтгэл амраад байлаа. Үний урам нь төрсөн эгчийнхээ бие хаагч асуугаагүй бага охиндоо дарив өвгөн гомдсон ч юм хэлсэнгүй. Түлээнд явсан хоёр зээгээ замаас нь тосч авсан хөгшин тэднийгээ хараад өөрөн ирэхгүй өмөлзөд явчихав. Хүүхдүүдийн үсийг саяхан хуссан бололтой гялтайтал хуссан түнжин толгой дээр нь улаан зурвас татаж Баатрагийн нүд хөхрөн гар нь шалбарч хүүхдүүд байнга хөл нүцгэн явдаг бололтой хөлийнх нь өсгий хагарчээ. Хувцас нь бусдынхаа л адил хэр даганд баригдан харц нь ихэд өсснийх элтгэн гэлтгэнэ. Өвөөгөө хараад гүйжирэн үнсүүлсэн хүүхдүүд хамгийн түрүүнд ээжийнхээ биеийг асууж ээж нь дээрдсэн өвөө нь та нарыг авахар ирлээ гэхэд баярлан хашгиралдав. Хүүхдүүдийн хувцаснаас олигтой хувцас байсангүй. Хүүхдүүд авчирсан хувцасаа солин өмсцгөөж хэртүүлээд түлээ модонд явж үхэр тугалтай хөөцөлдснөөс хувцснууд нь урагджээ. Сүглэгмаа тэднийг байнга загнаж зандрахаас гадна тэрэм байнга дээрлэхэж дүү нараа өмөрсөн Баатраа дүү хоёр нь тэрэмтэй муудалцахад сүглэгмаа хүүгээ өмөрөөд хөвгүүдийг сураар ороолгож хүүхдүүдийг гэртээ оруулалгүй гадаа хонуулж шийтгдэг байсан талаар бяцхан зээнар нь ам уралдуулан ярина. Тэрэм хүүхдүүдийг дандаа дээрлэхэж заримдаа хохимой толгой авчирч айлгадаг байсан талаар ярихад өвгөний нүдээр нулимс дүүрэн гараа чанга гэгч нь атгаж явав. Охидын нурууг хүүхээрэн болтол ороолгосон нь тэрмийн хийсэн ажил байв. Жаахан хүүхэд байж яагаад ийм хорлонтой зэвэн байдгийг өвгөн гайхаж явна. Охидын нурууг хүүхээрэн болтол ороолгосон нь тэрмийн хийсэн ажил байв. Жаахан хүүхэд байж яагаад ийм хорлонтой зэвэн байдгийг өвгөн гайхаж ядна. Ямартай ч 6 бяцхан зээгээ эсэн минь давчирсан өвгөн тэднийгээ усанд оруулаад гэрт үлдсэн хувцснаас нь сорчилж өмсгөн эмнэлэг рүү дагуулж явав. Тэр өрөө болсон хойно цонхон дор хүүхдүүд шуугилдахад босон харсан сүнжид маа хэдэн хүүхдүүд нь ирж гисэн ээжигээ дуудад нь шуугилдаж байхыг хараад баярлсандаа уйлж зогсов. Хувь тавилан байдаг аж. Энэ хэдэн хүүхдийн заяа тавилан тушиж сүнжид маа амьд мэнд үлдсэн гэдэгтээ итгэлтэй байв. Хүүхдүүдээ харж санаа намарсан сүнжид маа тэднийгээ гэрлүүн явуулаад амархаар хэвдэхдээ юу болоод өнгөрснийг эхнээс нь санахыг хичээн нүдэ анив. Элдв хачин сонин чимээ чихэнд нь сонсдон юу нь мэддэхгүй хар бараан дүрс түүнийг байнга дагах болжээ. Би нь өвдөж чилээрхийн хэрээр
Өнөөх чимээ улам нэмэгдэн бараан дүрс тодорхойлсон нь нохой дагуулсан хачин хүний дүрс байв. Хүн шиг атлаа нүүр нам нь мэдэгдэхгүй тэр сонин бараан дүрс Сүнжидмаагаас ямар нэгийг нэхэх мэт гараа сунгаж тэр тоолон хар нохой түүний бие дасаж байсныг санан дотор нь зараалаа. Нэгэн зурвас цагаан гэрэл Сүнжидмаагийн хөл рүү маш хурдтай доошлож өөр нэгэн гэлбалтсан цагаан зүйл биеэс нь салахгүй зууралдаж байсныг санана. Нохой архиран дайрах тоолон хэн нэгэн уйлаадж байх шиг Сүнжидмааг дуудаадж байх шиг санагдахад Сүнжидмаа дуугарсан зүгт эргэж тэнд хэсэг зогсноцнов. Гэнэт хаанигтээс сум мэт зүйл шунган нь нисж ирээд нохойг оноход нохой гаслан зогтов. Гэвч Сүнжидмаагаас ямар нэгийг нэхэх мэт өнөөх хар зүйл байсаар л байсан. Тэр хар зүйл Сүнжидмаагийн биед ойртоход Сүнжидмаа өөрийнхөө биеийг дээрээс харж байснаа санав. Гэнэт аянга цахилгаан гэлбэлцэх мэт цахилан өнөөх хар зүйл Сүнжидмааг барихаар хөөж эхлэхэд эхэд айсан Сүнжидмаа орон дээр хэвтэн өөрийнхөө биед шургах гэж чадалгүй өнөөх хар зүйлээс эргэж зогтов. Орон дээр байх өөрийнх нь цусгүй мэт цонхисэн биетэй эмч бүсгүй уйлан ноцолдож байхыг хараад дахиад биедээ орохоор төгсөн ч чадсангүй. Биеийг нь тойрон 7 жижигхэн нуур мэлтэж харагдав. Өнөөх хар зүйлд баригдахын даваан дээр Сүнжидмаа эхний нууранд шумбан оров. Хар зүйл араас нь нэгсээр 7 бяцхан нуурыг шумбаж гаталсаар дуустал жигтэйхэн сайхан үнэр анхилж хэд цэнгэргэний дуу сонстон араас нь нэхэгч хар зүйлс 7 нуурыг цалгуулан гаталхаар оролдовч чадалгүй уйлан ганахарч өнөөх Сүнжидмаагийн бие рүү асаад байсан хар гичи өөрийг нь хөөх өнөөх хар зүйлийг татаж гаргахаар архин дайрна. Гэнэт маш их дуу чимээ гараад өнөөх 7 нуур хар нохой хэлбэр дүрсгүй хар биед алга болж анир чимээгүй хэсэг эзэмдснээ цэлээсэн цагаан гэрэл мэлц хийгээд Сүнжидмаа их өвдөлтийг мэдрээд ухаан баларчжээ. Түүнээс хойш юу болсныг санахгүй ч төөрсөн сүнс нь биедээ орсон гэдэгт Сүнжидмаа туйлын итгэлтэй байв. Бараг сар гаруй эмнэлэг твсэн Сүнжидмаа бүрэн идэгрээд гарав. Сүнжидмаа гэртээ гарсан өдрөөс дарив хөгшин гэртээ тогтолгүй гадуур явж ямар нэг зүйлийг амжуулаад байгаа бололтой байснаа нэг өдөр танихгүй хүн дагуулж ирээд Сүнжидмаагийн одоо амьдарч буй хашаа байшин дэлгүүрийн байшинг зарахаар ярилцсан үн хөлсөө тохиролцоод 7 хоногийн дараа суллаж өгнө гэхийг сонсоод Сүнжидмаа чихэндэж итгэсэнгүй. Өнөөх хүнийг явсны дараа минь дээ юу болж байгаа чинь энэ вэ? Энэ амьдарч байгаа орон гэр хашаа байшингаа зарчхаад би чинь цаашид яах болж байна? Гэхэд дарив охиноо ус мэлтгэнсэн нүдээр харж хайдуулаа явнаа. Энэ газараас холдож миний төрсөн нутагт очно. Одоо бидэнд энд хорогдоод байх зүйл байхгүй. Аав нь охиноо энэ хідэн зээгээ алдахыг хүсэхгүй байна. Энэ өтөл насандаа дахиад өвчин зовлон хагцал шаналл үзмээргүй байна шүү дээ. Энэ нутаг миний үрсийг өдий зэрэгт хүртэл ээлээ өгсөн нь үнэн. Гэхдээ одоо төрсөн нутагтаа очие доо. Аав нь нүд анихаас өмнө нутагт очиж чамайг танилцуулах ёстой хүмүүстэй танилцуулж амжиргааг чинь цэгцэлж өгөөд сэтгэл амар нүд анмаар байна. Чиний төрсөн дөө миний бага охин хүмүүсийн хэлдгээр чөтгөр болж аав нь дахиж охиноо зовж шаналхыг хармааргүй байна. Гэд охиноо татаж дуухан дээр нь үнэрлээд ханх идэл санаа алдав. Өвгөн эцгийнх нь хэлсэн үгс хойчийг харсан оновчтой шийдвэрт нь толгой дохин бууж өгсөн Сүнжидмаа нүүхэд бэлдэн зэхэж эхэллээ. Хэдийгээр аавынх нь төрсөн нутагч гэлээ хэдэн нялх хүүхдүүдэд дагуулan настай эцгээ дагаад харь танихгүй газар очих гэж байгаадаа жаахан төгшөвч нээрэл энэ газраас холдвол сэтгэл амар амьдрах юм шиг санагдан бүсгүй сэтгэлээ хатамжлаад нүүдэлдээ бэлтгэв. Өнөөх яг хэлснээрээ хашаа байшин дэлгүүрийнхэн байшинг худалдаж авах мөнгөө бэлдээд ирэхэд бичиг баримт зэлтэй жин там болгосон Сүнжидмаа өнөөх хүний нэр дээр бүхнээ шилжүүлж өгөөд маргааш өглөө үүрийн шаргал гэгээ манхайн цааж эхлэхэд аавынхаа хөлсөж авсан машинд аавынхаа гэрээг бас бус зүйлээ ачааллаад хэдэн хүүхдээ хөгшин настай эцэгтэйгээ аван хөдөлж байлаа.
Тэд хаашаа хэзээ нүүхээ хэнд ч хэлэхгүй байснаар сэмхэн нүүж одов. Алтан шавар зам нь үлзийтэй байж цааштай амьдрал нь гэрэлтэй байгаасаа да хөөрхис. Шөнө орондоо орсон тулгад хүү хамаг оюун бодлоо хөвчлөн чимээ анирдна. Хэн нэгэн настай хөгшин эмэгтэй түүнээс тусламжгүй хийсэн үйлдээ гэмшиж нүглээ намжлан залбираад байгаа мэт санагдан хэн хаанаас гэдгийг олоод мэдчих санаатай чимээ анирдах тулгад хүү жингүйд нь нисч эхлэв. Махан бие нь орон дээр бүх гэгч нойрсон. Настай хөгшин эмэгтэй нүглээ намжлан залбирах чимээг дагаж явсаар төрлөө олоогүй сүнснүүдийн байрших завсрын ертөнцөд ирэв. Тэд нороос нь навсгар дээлтэй сэгсийсэн буурал устай хөгшин эмгэн удмын дээдстэй залбиран нүглээ намжлана. Эмгэнийг тойрон 6 саарал сүнс, 1 цагаан сүнс эргэлдэх хагаад цагаан сүнсний гар хөл сармагжин бүдгэрсэн нь энэ ертөнцид байх хоног хугацаа нь удахгүй дуусч шин төрөлдөө бэлтгэгдсэний хажээ. Эмгэний сүнс хар боловч дотоод сэтгэвгүй мөн чанар нь цагаан аж. Амьд ахуй цагтаа олон мөг үйлдсэн хүний сүнс үхсний дараа харалдаг аж. Хар сүнс хийсэн нүглээ гэмшин цайруулж хийж гүйцээгүй сайн үлийг үр удамд нь үргэлжлүүлэн хийж дуусгаваас доод твээс аврагдан дунд твд үлддэг аж. Доод төв бол тамийн орон аж. Тэнд унсан сүнснүүд дахин төрөхгүйгээр мөнхийн там дунж мөнхийн гал чатаагдана. Тэнд цаг хугацаа гэж үгүй. Хийсэн муу үйл үр мянган мянгаар үржигдэн төлөгдөж муу үеийн төлөөс гал болон дүрлцдэг аж. Дунд твд төрөхсөд саарл бөгөөд нүглээ намжилж сайн үйл гүйцээсэн хар сүнснүүд ажээ. Тэд ойрын 7 төрөлд хүн төрөлд төрөхгүй байгаад өчөөхөн өт хорхооноос эхлэн амьтны биед ховлон төрсөөр атгах санаа ааш аяг бүх зүйл нь жигдэрсэн сая 7 төрлийн дараа хүн төрөлд төрдөг аж. Цагаан сүнснүүд дээд твд очиж хүн төрөлд төрнө. Тэд амьд ахуй цагтаа сайн үйл хийж муугаас зүхтэж атгахс хорон санаа өвөрлөөгүй альвайд шунан дуралдаггүй хайрлах энэрх сэтгэлтэй буян чамдсан хүмүүсийн сүнс байдаг аж. Харцгаан саарал сүнснүүд холилдон орших ертөнцийг завсрын ертөнц гэнэ. Энд насны тоон гүйцээгүй, амьд ахуй цагтаа хийсэн үйлээ гүйцээгээгүй, дараагийн төрлөө олоогүй сүнснүүд холилдон оршиж, аль нэгэн твд хуваарлагдсан төрлөө олохоос нааш энэ ертөнцид оршиж зовж шаналдаг ажээ. Энэ ертөнцийн нэг өдөр хүмүүний ертөнцийн хэдэн өдөртэй тэнцдгийг хинч хэлж үл мэднэ. Тулгад хүүгийн сүнс бие орхин тэнэвчилсээр өндөр эмгэнийхээ сүнсийг олж очив. Норхоо дээлд сэгсгэр үст мөнөөх эмгэн бурал эмээ тогоогийнх нь төрсөн тулгад хүүгийн өндөр эмэг дайрам хөгшний сүнс аж. Амьд ахуй цагтаа хийсэн муу үйлийнлээ дарж устгагдах ёстой альбан өөрийн чадлаар хамгаалж хүчрхэгжүүлсний гор эмгэний сүнсийг завсрын ертөнцид хадаж цагтаа эмгэнд зарцлагддаг байсан альбан хүний биеийг эзэгнэн хүчрхэгжиж одоо эмгэний хар сүнсийг олзуулахаар отож буйг ураг удмын их хонгод хүч ихтэйч завсрын ертөнцид хүчин сар мэгждэг аж. Газар дэлхийд хүн болж төрөхдөө Тэнгэрийн тамгаар тамгалагдж алсан удмын үрийнхээ хар сүнсийг хамгаалахаар хүчээ төвлөрүүлвч хамгаалтын давхраг ихэд нэмгэрэн хизээ мэдгүй цоорч өндөр эмээгийнх нь хар сүнс альбанд олзлогдоход тунд үгснийг тулгад хүүгийн сүнс сүрдэн харав. Өндөр эмээгийн хар сүнс альбанд олзлогдвас газар дээрх хүн төрлөختөнд дээлжшгүй хар хүчин төвлөрч хүн зон олноороо завлан дунаж тулгад хүүгийн дээд удам уг үндсээрээ сүйдэж удам дагсан их орлол хүүгийн удамд ч мөн нөлөөлөн 9 үеэрээ завхыг хүүгийн сүнс хэрдхийн ухаарчээ. Ихэд зовж шаналх өндөр эмгэний сүнс өвөг дээдсээсээ өршөөлөрн зөрхрөн уйлж амьд ахуй цагтаа үлдсэн муу үйлээ намжлан залбирах ажээ. Хамгаалтын нэмгэн бүрхүүлийг тойрон ихэд хүчрхэгдсэн хөөгтөлд хөв бие тал толгойд альбан эргэлдэнэ. Газар дээрх альбангийн хүчийг сааруулж газрын муу гүйдлийг зогсоож өндөр эмээгийнхээ зовсон сүнсийг аргамжуулан
удам угсаагаа хамгаалах их үйлдэл учирснаа тулгад хүүгийн сүнс ухааран хүний ертөнцтэй буцав. Шөнө хэдийн дуусаж үүрийн цолмон цагаан гэгээн тооноор тусах үес завсрын ертөнцөд зорчоод ирсэн тулгад хүүгийн сүнс амгалан тайван нойрцох махан биедээ шурган оров. Саяхан л амгалан тайван унтаж байсан хүүгийн хамаг бие хөлрөн дагжин чичирсээр ямар нэгийг зөөдөлж буй бололтой ихэд тавгүйтгэхийг харсан хулан босч хүүгийнхээ хужиглагыг засч нэмрүүлээд хадам эмээгийнхээ зааж өгснөөр ганг угуулan хүүг ариутгав. Үүрийн цагаа гэгээ манхайтан цааж эхлэхэд тулгад хүүс ирж сүү барин гарч дээд тэнгэр алтан нар хангаа дэлхий газар лус савдаг хийгээд 408 цогц зүүгээ дээжлэн өргөж цаашид хийх үйлийг нь дэмнэн туслахыг удмын их өвгдөөсөө хүсээд эргэж оров. Гэрийнх нь сэрээгүй бололтой нам гумаргина. Тахилаа сэргээж хуур манжгаа авсан тулгад хүү нүдэ богоод хэл хуураа хуурдаж эхлэв. Шөнийн зүүдэлсэн зүүдээ сэргэн санаж болоод буй аюулыг мэлмитэн харж хөөн толдож байлаа. Нэг их уул хадтай сайхан нутаг ажээ. Айлсан байх том жижиг хоёр гэрийн арай томд нь эрэм хоёр нэгэн хүүгийн хамт байх агаад хүүгийн бүхэл биеийг хөөхтөлд хөө би тал толгойд альбан эзэмт нь суужээ. Альбан ихэд хүчрхэгдсэний дээр завсрын ертөнцөд зорчин хармуу сүнснүүдийг олзлон газрын эрчмээр хооллож газрын судал дагуулan олноор сул тавьжээ. Хорлонд хар сүнснүүд нэгдэн нэг их бөөгнөрл үүсгэж нэг хэсэг газрыг эзлэн элдв мойорын дуу аваа гаргаж тэр хавар нутаглагч хүн занд их гай дуудан айлгаж ичээх зэргээр зовоож хийсэн мууилдэ баясан цэнгэхийг харав. Хүүгийн биеийг эзгэнсэн хорлонд альбан өөрийн туслахаар жатагч хар сүнсийг дагуулж хүүгийн эхийн биед гүнээ суулган жатагч хар сүнс хүн рүү өсчин жатахгүй л гэж гэмгүй хүнийг хорлох аж. Хамт амьдарч буй эрийн нүдний харц хүйтэн гүлгэр агаад биеийн сүлдэн зайлан одож амин сүнсэн доошлсаар олон яс улалзах цэгт тогтжээ. Дэл сул тэнмэл сүнсэнд эзлэгдэж хормойндон шүглсэн тэрээр өөрийн оюун ухаанаар бие удирдаж чадгаа хэдийнэ болжээ. Чухам яах гэж ямар зорилгоор энэ эрийг альбан хажуудаа авсныг хүү ухаараагүйч эмэгтэй махан биеийн хүслээс үүдэлтэй байж магадгүй гэж тайлцав. Саяхан их онгодынхаа хүчээр амийг нь аварсан эмэгтэй мөнөөх эмэгтэйтэй яс тусаар холбогдсон нэгэн болохыг өндөр настай уйлан гуниглэгч эцэг нь тулгад хүүгийн буураа өвөө болохыг хүүгийн онгод хэлж өгч байлаа. Цаашид хэрэгхийг хүү онгод шүтэнээс асан анирдацав. Нэг л өглөө төрсөн эгч аав хоёр нь ямар ч хэл чимээгүй алга болчихсныг мэдсэн сүглэгмаагийн хүн бие ягаад ч юм ихэд гуниглан багтрав. Хүний хорвоод ингээд харж хандах хүнгүй өөрийг нь гих хин ч үгүй хоцорчихсан юм шиг хоосон мэдрэмж төрнө. Хажууханд байхад нь уурлаж загнаж зовоогоод байдаг хэрнээ хаашаа ч юм хэл сураггүй нүүгээд алга болсон хойно нь өндөр настай эцгээ үгүйлэх мэт сонин мэдрэмж төрөөд байв. Сумын төвөөр хүн хараас эгч аавыгаа сургалавч хинч хайцныг нь хэлж өгөхгүйгээр барам бүгд л сүглэгмаагаас жигшиж бас айсан зайгаа барьсан янзаар харьцна. Хэд хэдэн хүнээс эгч аавыгаа асууж уураа барсан сүглэгмаа тэдгээр гэмгүн хүмүүсийг элдвээр харан зүгсээр ихэд ууртай амтан гэртээ ирэв. Бодхоос л уур нь хурж хэл сураггүй хаяад явчихсан эцэг эгч хоёртой гомдоод байлаа. Цаанаасаа л уур нь хурж багтрах сүглэгмаа унаж явсан морой буруу зөвгүй гуйдан толгой дөрөвгүй занчиж гарав. Гэртээ очтол хөгшин халтар нохоо нь гэрийнх нь хаяанд хэвдэж байснаа сүглэгмаа хараад хурдлан босч сүүлээ хавчин зогтоход үгүй өрөө өмхий хар гудран чинь чөтгөр харсан аятай сүүлээ хавчаа зогтож гин химэн ихэд уурсан сүглэгмаа нохооныхоо араас чулуу авч шиdən бөөн хараал урсгав. Эхнэрийнхээ их дуугаар харааж хашигдсаар орж ирэхэд зүүн орны өмнөр гудас хаяад унтаж байсан дорж цочин сэрж огил харан босоход үүрчих уур нь хүрсэн сүглэгмаа гөлийсэн хар хүүр минь
Юунда босч хараагаад байгаа юм? Чөтгөр үдсэн аятай бүгд надаас зугтаж үргэж гүгэд байх чинь. Юу юм та нар? Бүгд өгөж далд орвол таарна гэсээр цөөхрөн уйлж гарав. Түүний дуун хуурай хоосон хүндий сонсдно. Тээрэм хашаажим явжээ. Угаас гэрт тогтдоггүй тээрэм хүү сүүлийн үеэс хүн тавьдаг газраар явж хохмой толгой сүүжин яс өгөршиж хувхаарсан дунд чүмэгний яс тэргүүтнийг цуглуулж уулын буруу харсан аманд өдөржин унтаж шүүндэл болсон хойно энд тэнд айлын гадаа очин чөтгөрийн дуу чимээ үсгэж хөгшөд хүүхдүүд айлгаж ичээн малхуй өргөн сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Заримдаа олох гэж буй муу зүйлийг урьдчилан хэлж яг л хүүгийн хэлснээр юмс болж өнгөрнө. Хүүтэйгээ уулзахаар ирсэн доржийн аавыг цоргих мэт ширтэж суусан хүү. Та жөрлөгт очих нас чинь болжээ дээ. 7 хоногийн дараа та мотоциклдээ онхолдож үхнэ. Баг хүү чинь 20 хоногийн дараа мориндоо чирэгдэж дахир дутуу болно. Гэхэд хүүгийн үгнээс ихэд зэвүүрхэн сэжгэлсэн өвгөн хар цагаан дуугүй гарч тавхижээ. Уг нь хөдөөх мал хуугаа тэр чигээр нь гаднаа тууж авчран эхнэр хүүхдээсээ хамаг хөрөнгө булгаад авчихсан хүүгээсээ жаахан ч болохноо юм салгаж хаягдаж хоцорсон эхнэр хүүхдэд нь өгүүлэхээр ирсэн ч жаахан хүүхдийн бэлэвгүй муухай ярианаас сэжгэлсэн өвгөн тэр чигээрээ давхиж оджээ. Гэтэл яг 7 хоногийн дараа хүүгийн хэлснээр болж өвгөн мотоциклтойгоо давхиж яваад онхолдон үхэж доржийн баг дуу аавыгаа нас бараад 14 хонсны дараа мориндоо чирэгдэн 2 хөл нь бяцарч суумгай нэгэн болж хувирчээ. Доржийг аавынхаа ажил явдалд оролцоход дагаж утсан сүглэгмаагаас ах дүүс нь жиирхэн эхнэрээ аваад яв гэж доржийг мянга ятгавч явахгүй байсаар ажил явдал дээр ирсэн Сүнжидмаатай тааралдаж Сүнжидмааг харсан сүглэгмаа орсон газар бүрт нь хэрүүл өдөж зовоох тул Сүнжидмаа ажил явдлыг ч дуусгаж чадалгүй явж байжээ. Гэтэл хэдэн хоногийн дараанаас сүглэгмаагийн бие өвдөх болсноор уламд ордож үхэл сэхлийн загт очоод амьдарсан нь тэр байв. Уг нь сүглэгмаа олон нялх хүүхэдтэй хоцорсон төрсөн эгчигээ өндөр настай аавыгаа тэр бүрий зовоогоод байя гэж боддоггүй ч ягаад ч юм тэднийхээ царайг харахаар л уур унтуу түрэн хэлэх хэлэхгүйгээр хэлж хийсэн муухай үгс нь биелэх мэт тэд зовоод байдаг аж. Сүглэгмаа хүүгээ онго тэнгэртээ их чадалтай хүн болно гэж итгэн өөрийгөө хүүдэд зориулан тамгалагдсан түшээ мэтээр бодно. Заримдаа нүдэнд нь харагдаж чихэнд нь сонсдох элдвийн зүйлс түүнийг хүчрхэгжүүлэх мэт санагдан тэрээр өөрийгөө болон хүүгээ хэнд ч дийлдэхгүй бөөгийн сахиустай гэж ярьдаг байв. Хүүхэд хөгшөд нийсэн 8 хүний урт холын нүүдэл үргэлжилж зам зууртаа бүтэн 5 хоногийг өнгөрөөсөн хүмүүс аян замдаа нилээд ядран нутгийн бараа харав. Намрын тэнгэр улайх мэт хүйтэн бороо шиврэн нүүдэлчдийг нилээд туйлдуулаад байлаа. Тохиролцсон ёсоор жолооч тэднийг сумын төв бараадуулж дарив хөгшин нутагтаа ирсэн хүний ёсоор буух газраа олно гэж төлөвлөж байсан ч юм санснаар болсонгүй. Хэдэн өдөр шөнө дараалан орсон усан борооноор том жижиг гол горхиуд үерлэж аймгийн төвөөс гарах замууд хаагдан нэг томхон гүр усанд боогдсноос нүүж эргэсэд сум руугаа явж чадахгүй болж ачаалж ирсэн жолооч тэднийг аймгийн төвд буулгаад явхаас аргагүй хүрээд байв. Хэдийгээр даривгаа энэ нутагт төрж өссөн хэдий ч нутгаасаа гараад бүтэн 40 жилийн нүрэг үдсэн түнд таних хүн төдий л байсангүй. Гайхшаа барж арга тасарсан Сүнжидмаа дарив хоёр яхаа мэдэхгүй атсан шалаанд орно гэгчил болж байлаа. Үргэж ирсэн жолооч арын ажлаа бодож явхаар урлавч олон нялх хүүхэдтэй өвгөн хүүхэн хоёрыг хар усан борооноор ачаа бараатай нь улаан цам хажихаад явчихж чадалгүй дэмийл бухимдана. Ядаж байхад хэсэх хаятай бороо шаагж тэднийг хаашаа ч хөдлөхгүй байв. Гэр бараагаа ачихдаа олон хүүхэдтэй яваагаа бодолцсон машины ачаан дээр бяцхан шоовой зассан нь тэдний аминд орно. Гэвч олон өдөр дараалан орсон борооны ус энд тэндээс нэвтрэн тусаж тэд нилээд зүдэрч явав. Ямар тач нутгийн бараа харж аймгийн төв бараацных буух газар олж
хүргэж ирсэн машинаа чөлөөлж явуулъя гэж ярилцсан аав охин хоёр бороо жахан намдмагц ойр хавийн дэлгүүр гуанзаар явж даруй хөгшин үйдингийн ганц нэг таньдаг хүнээс сургалсаар арайхийн нэг хүн олсон нь дарвийн үеэлд байлаа. Ор сурггүй 40 жил хэлчмээгүй алга болсон дарвийг энэ олон жилийн дараа ургах мэт гараад ирсэнд үеэлд үн гайхан бас баярлаж байлаа. Олон нялх хүүхэдтэй ганц хүүхнээ дагуулж ирсэн үеэл ахыгаа хамар хашаандаа болгосон нь ашгүй эзэмгүй хашаа байж таарав. Ийхүү буух газартаа болсон тэд үргэж ирсэн жолооцоо буцаагаад гэр бараагаа барьж төвхөнөхөр болцгов. Гэрийнхэнд хамаг эсгий дээвэр туурга олон хоногийн бороонд нэвт норжээ. Дарив хөгшин үеэл дүүгэндээ байрлаж сүнжидмаа хүүхдүүдтэйгээ тэдний амбаарт орж бороо намдаж гэр бараагаа хаттал хэд хоног оргон хорволов. Амбаар нь жижигхэн зэврэн хөтөнж хэдэн хүүхдтэйгээ сэтгэл амар санаа зовох зүйлгүй байх сүнжидмаад сайхан байлаа. Энд ирээд бараг 7 хоносны дараа саял бороо зогсож тэд гэр бараагаа хатааж бариад төвхөн жамжив. Уг нь аавынхаа төрж өссөн сумын төвд очиж амьдрахаар нутгаасаа гарсан ч төлөвлөөгүй саад байгалийн үзэгдлээс болоод тэд аймгийн төвд суурьшжээ. Хашаа байшин дэлгүүрийн байшин бас даруй өгний мэдлийн хэдэн малаа зарж бэлэн мөнгө болгоод гарсан ус уг нь сум орохоор хэдэн мал авч маллаж амьдрнаа гэж байсан нь худлаавалж амьдрахаар буусан хашаагаа худалдаж аваад үлдсэн мөнгөөрөө сүнжидмаа даавуу дайлам торог авч сурсан эрдмээ гарган дээл хувцас урлаж аймгийн төвийн худалдааны төвд жижигхэн лангуу түрээслээд амьдралын гараагаа эхлэв. Цаашид яах болоо ийх болоо гэсэн айдасгүй сэтгэл амар амьдрах сайхан байлаа. Тэд энэ нутагт ирээд 6 сарыг үджээ. Нутагтаа ирсэн дарив хөгшний бие сэргэн элдэв өвчин хууч хэлэлгүй хүүхдүүдээ харан охиндоо дэм болж байв. Намар өвлийн улирал өнгөрч хавар ойрхон болжээ. Газар дэлхий өнгөө засаж ногоорон энд тэнд яргуй цэнхэрдэнэ. Нутагтаа ирснээс хойш сэтгэл гэгэлцэн тогтож өгөхгүй байсан даривгай нэг орой сүнжидмааг дэрэгдээ суулгаад чухал зүйл ярихаар зэхэв. 10 дугаар хэсэг төгсөв.